Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан оюутны тоо өнгөрсөн оныхоос 2 дахин нэмэгдсэн. Тэд энэ оны 4-р сарын 1-ээс 6-р сарын 1-ийн хүртэл 2 сарын хугацаанд цэргийн ерөнхий эрдэмийн онлын хичээлийг үзэж дүргсэн бол цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт 6-р сарын 15-наас эхэлж өнөөдөр Чингисийн талбайд тангараа өргөснөөр албаа хааж дуслаа. Энэ удаагийн оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 100 гаруй тамхинаас гарч хорт зуршлаасаа салсан бол олонх нь бие бялдрын хувьд чирэгжиж сэтгэл зүйн хувьд төлөвшөж чаджээ. Тэдэнд баяр хүргэж Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Элбэгдөрж үг хэлсэн юм а. Цэргийн тангараг бол эр хүний хамгийн чанд мөрдөх хариуцлага юм. Оюутан цэрэг та нар цэргийн тангарагтай хамт оюутны хариуцлагын тангараг давхар өргөж бөгөж бодох ёстой. Монгол цэргийн нэрийг өргөж оюутны үлдсэн жилүүдэд хичээх шаардлагатай. Цэргийн тангараг өргөсөн оюутан хүний үүрэг хариуцлага, хандлага төлөвшил, хичээл зүтгэл, хүсэл зорилгыг үлгэрлэж алхам тутамдаа хичээн санаж яваарай. Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зэвсэг түвшний даатчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч байгаагаас гадна ихтэй сургууль төгсөгчид төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэх юм а. Нэгдүгээр курсын 20 мянган оюутнаас зөвхөн одоо 1000 нийт оюутны одоо 140 гаруй мянган оюутнаас зөвхөн 1000 хамрагдж байгаа нь бол бас хангалтгүй цөөхөн байгаа. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа амжилттай явж байгаа хөтөлбөр учраас бид нэр цаашдаа өргөдөх нь хүмүүс оюутныхаа тоог нэмэгдүүлэх, өдөөгийн оюутнуудыг хамруулах зэрэг одоо ажлыг бодод төлөвлөж байгаа. Оюутан цэрэг хөтөлбөрт эрх зүйн зарим зохицуултыг хийж хуульчилснаар цэргийн жинхэнэ алба паасанд тооцогдох юм. Энэ ажил эх жилээс боловсронгуй боллоо. Харин өнгөрсөн жил буудагч засгийн дарга баг мэргэжлэр 418 оюутныг бэлтгэж байсан бол энэ жилийн оюутан цэргүүдч буудагч засгийн дарга баг мэргэжлэр бэлтгэгдэжээ.